Solid Partners Group-ийн Монгол тэмээ төсөл маань 2021 онд судалгааны ажлаар эхэлсэн. За 2022 оноос бол зураг төслийн ажил дуусаа барилгын ажил маань суур тавьж эхэлсэн байгаа. За бидэд 2021-22 онд бол зөвхөн энгийн сүүний үйлдвэрийг байгуулад малчтыг бол хязээ боломжтой үед сүүгээ нийлүүлж болно гэдэг байдлаар гэрээ хийхгүйгээр ирсэн малчныг шууд бүртгүүлжүүлээ сүүгээ авах шүү дээ. Малчин өрхөд өөрсдөө сүүгээ нийлүүлээ гэвэл хүссэн хэмжээгээр төлбөр тооцоог яг газар дээр нэгээд хамтаа ажиллаж байгаа. За энгийн сүүг бол малчтаас тээвэр логистикийн системээр цуглуулна гэсэн төлөвлөгөөтэйгээр ажиллаа эхлүүлсэн боловч за байгаль цагуур энэ одоогийн орчин нөхцлөөс хамаарат цайлын доголдол их өндөртэй цайлд хамрагж байгаа хугацаа бага байсан бол үүнийг засахын тулд жилийн 4 үйлрэлдээ 360 хоног сайлтай байхын тулд 200 мянган жишг ферм байгуулъя гэж байна. Ферм бол жилийн 4 үйлрэл сүгөө судалгааны төвшөндөө 2 жил ажилласан. Одоо бол үр дүнгээ үзсэн. Бид одоо цар хөрөөгөө дэлгэхэд бэлэн болсон байна гэдэг ажлыг хийгээ явж байна. За үйлдвэрийн бүтээн байгуулалт 2023 онд эхлээд сая энэ өнгөрсөн 9 сард нээлттэй хийлээ. Үйлдвэрийн шат ажиллагаа бүрэн дууссан. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох энгийн хоорой сум маань бэлэн болсон. За импортын буюу дотоодын хэрэглээндээ өдөр тутамд байвал зохих гэдэг утгаараа уламжилт хоормыг бол зах зээл нийлүүлээд эхэлсэн. Улаанбаатар хот болон 21 аймгаар сүлжээлгүүрүүд худалдаа марсан байна. Үйлдвэрийг бол бид ерөнхийдөө өдөртөө яг нэг ээлжийн буюу 8 цагаар ажиллахдаа өдөрт 4 тонн сүг хуураш болох. За мөн тэр хэмжээний шингэн сүг хоормог болгож одоо энэ дотоодын зах зээлд нийлүүлэх хүчин чадалтайгаар тооцсон байгуулсан. За одоогийн байдлаар үйлдвэр нь өдөртөө 10-аас 20% хүчин чадлаар ажиллаа явж байна. Малчид иргэд маань бол одоо энэ жилээс эхлээд сүгээ нийлүүлж, аргаа нийлүүлж сурж эхэлж байна. Энэ бол шууд цаашаа хөгжин дэлгэрнэ. За манай үйлдвэрийн хүчин чадал бидний тооцож байгаагаар бол өдөртөө 4 тонн сүү гэдэг бол Өмнөгов аймгийн нийт сайланд хамрагдах нийт ингийн бол ерөнхийдөө 20 орчим хувьд л байна. Өмнөгов аймаг маань жилдээ 20 мянган төлөвлөж явдаг бодго. Энэний 2000-ын саахт манай одоо жишээ нь 4000 ингээс хаашаад манай үйлдвэрийн хүчин чадал бүрэн хана. Тэгэхээр энэ бол маш том зах зээл, цаана нь бол маш их орон зай байна. Энийг хэрэгжүүлэхийн тулд одоо манай малчид иргэд сүүндээ төвлөрөхтэй ингээ бүрэн ашиглалтанд оруулах эдийн засгийн эргэлтийн мөрөө хөгжийг хүртэх одоо дараагийн алхам бол хүлээлтийн байдалтай байна. Монгол тэмээ хэрэгжсэн цагаас хойш бол Өмнөгов аймагтайгаа болон олон улсын нэгдсэн үндэсний байгууллагын хүнсүүд аж ахуйн байгууллагад бол хамтран ажилладаг. За мэдээллийг бол тохоо бид бүрдээ солилцоо явдаг. За ер нь бол энгийн сүг чанарыг алдуулахгүйгээр хадгалаад хоорой сүг болгосон тохиолдолд хоорой сүм маань хамгийн багадаа 18 сар хадгалах хүчин чадалтай. 18 сар бидний сүг органикаар хадгалж чадж байна гэдэг чинь дэлхийн өнцөг болон бүрд энийг хөргөх бүрэн боломжтой болчихно гэсэн. За манай Монголд түгээд нь дэрэгдээ байдаг. Уламжлалт төв соёлоор дамжуулаад түгээд хэрэгжилдэг болохоор харьцангуй хоорой сүмийн ойлголт маань бага. За тэмээгүй бүс нутаг буюу дэлхийн одоо зарим төвүүд бол тэмээ байхгүй. Энд бол энэ бүтээгдэхүүнийг авах эрэлт хэрэгцээ сонирхол бол маш өндөр байдаг. Энгийн сүгээс экспорт гарах зорилготой байна. Монголын сүг гэж одоо юмд хамгаалж харах зорилготой. Энийг бол нэг ганц аж ахуйг хийхгүй. Нэг сум суурийг хийхгүй юм уу? Тэг бодлого бол маш зөв явж байна. Бүсчлээ гэдэг маань өөрөө бүс болгонгоо тэмээ гэдэг юм чинь говийн бүс юм. Ер нь 80-аас дээш өрнө говьтай байгаа. Тэнгүүд говийн аймагуд нийлээд ер нь бол эрчимжийг сүгээ докторч байна. Сүгээ байнга доктортой аваад эхлэх юм бол малчтай амжиргаа дээшлэн тэр хэмжээгээр хөгжил ирнэ. Доктортой бизнес явж байгаа салбар руу төрийн анхаарал, хувийн хвшлээ анхаарал тэ дараагийн технологийн дэвшилт төрөлд орж байна. За сүүлийн үед бол цахим орчинд байгаа мэдээлэл бол эрдэмтдээс өгж байгаа мэдээлэл бол энгийн сүмний ашиглалт бол хоёр төрлийн өвчнөд бол хамгийн өндөр үр нөлөө үзүүлж байна гэж байгаа. Энэ маань өөрөө нэг нь бол одоо бага насны хүүхдүүд их илэрдэг болж байгаа аутизмын хам шинжийг бууруулах, тэнд гарч байгаа нөлөөллийг сарамж болох одоо хүний бие шаардлагатай эрдэс үйлсийг бол энгийн сүгээр дамжуулж авч яах гэдэг мэдээлэл бол батлагдсан. Олон улс одоо энийг сонирхоод эхэлсэн байна. Дараачих нь бол сахарын одоо юу гэдэг чихрийн жижиг өвчний одоо нөлөөллийг бууруулахад энгийн сүг тогтмол хэрэгжилж байгаа тохиолдолд энэ маань өөрөө буурж байгаа гэдэг нь одоо батлагдаа судалгааны түвшинд дараагийн судалгаанууд эхэлсэн. Хүмүүс бол маш ихээр сонирхдаг болсон байна. Бидний хувьд бол хоёр бүхтэй тэмээний үлгийн нутаг дээр байгаа. Энийг
Органик канон хэрэглэдэг болохоор харьцангуй бага одоо нөгөө бидний хувьд бол амьдралд ойр байдаг. Гэтэл энэ байхгүй бүс нутагт бол энэний эрэлт бол маш өндөр болсон. Энэ бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр гаргана гэдэг бол аль нэг компани хийдэг ажил бол биш. Аль нэг сум орон нутаг ганцаархнаа хийдэг ажил биш. Энэ бол бүр зарим улсуудын жишээг авахад бол улсын бодлогоор явдаг. Манай улс дэлхийд байхгүй юуг дэлхийд үн төрөх вэ гэдэг бодлогоор явдаг жишээтэй. Тэгэхээр энийг бол одоо ганц компани хийхгүйгээр одоо Өмнөг аймаг манай оролцож байна. Компани өөрөө оролцож байна. Малчид сүү сайлаа нийлүүлж оролцож байна. Олон улсын байгууллага нь одоо мэдээлэлээр хангаж туслан дэмжлэг үзүүлж байна. Тэгэхээр энэ бол бүх нийтийн оролцоотой төсөл гэж бид нэр анх хэлэхдээ олон нийтийн оролцоонд тулгуурласан бүх нийтнэр ашигаа хүртдэг ийм төсөл болгоно гэж энэ төслийг анх хэлж байсан. Сая сүүл бид өдөр өөр Монголд явж байгаад авсан мэдээлэлээр Казахстаны хуурай сүү Хятадын зах зээл рүү орохын тулд Казахстаны ерөнхийлөгч айлчлалын 14 хоног яг Казахстан Хятадын одоо төв хил манайхаар замын үүдээр 14 хоног байж тэнд одоо тэр журам, хууль, тогтоомж юу хэдэнтэй 20 цаар батлах бүх ажлууд хийлгэж Казахстаны зүй Хятад руу орсон гэж байна. Тэгэхээр энийг дэлхийн зах зээлээр гаргана зүгээр нэг манай компани ганцаархнаа бөгөөд амтлага өгж гарчдаг гэж бол биш болж таарж байгаа. Тэр нь бол төрийн бодлого хэрэгтэй. Энэ нэг эрүүл байхын тулд малчтад нь юу хийх ёстой, төр хувийн хвшлэн юу хийх ёстой, магадгүй олон улсын сэтгүүл зүй яаж таниулах ёстой те. Тэр мэтлэн аюул их ажил явдаг юм байна. Компани анх үүсгэн байгуулагдаад ерөнхийдөө төслөө бариад хамтаа ажиллагааны нэлээд саналуудыг тавиад хөрөнгө оруулагч нартай уулзаа үзсэн. За энэ дээр бол компани дээрх одоо аливаа ажил эхлэхэд суур дэд суй одоо хөрөнгө санхүүжилт дэмжлэг чухал. Энэ дээр бол Kitchen Hall компани маань одоо хөрөнгө оруулаад компанийхаа зохихыг эзэмшээ явдаг хамааралтай. За нөгөө талд нь бол компани хувьцаа эзэмшигч өөрөө байж байгаа гүйцэтгэх захирал байдаг. Ингээд энэ компани маань бол одоо төсөл одоо хүний оюуны өмчийн төсөл нөгөө талдаа хамгийн эхлэлтийн өрөнгө одоо тухайн санхүүжилтийн зохих хувийг одоо хөдөлгөхөд оролцсон Kitchen Hall компани оролцоотойгоор хамтарсан одоо компани байгуулад хэрэгжиж байгаа төсөл. Төсөл маань өргөжөөд иргэдийн жишгээрэн байгуулсан холбоотой нэмэлт санхүүжилт одоо шаардлагатай болоод явж байхад л Өмнөг аймагтайгаа хамтран ажиллаад төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд санхүүгийн дэмжлэг авсан. Энэ дэмжлэгийг бол бид нэр гэрээний дагуу заасан хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй хамтран ажиллаа явуулж байгаа. Санхүүжилт авснаар бол төсөл одоо үндсэндээ ферм болон үйлдвэр бол 100% дуусаад одоо яаж цаар хүрээгээ тэлэх вэ? Яаж дараачийн одоо шинэ малчин фермеруудыг бэлтгэх гэдэг ажил руу орцсон явж байгаа. Санхүүжилтийн хувьд хамгийн анхны санхүүжилтийг компани өөрөө буюу хөрөнгө оруулагч нар хийсэн. За дараад нь бол бид нэр үйлдвэрийн бүтээн байгуулалтанд бол Азийн хөгжлийн банк хөдөө аж ахуйн яам дээрх Азийн хөгжлийн банкны салбар нэрийг дамжуулан бас зээл аваад бүтээн байгуулалтаа хийгээ явж байгаад за яг шаардлагатай үед нь бол Өмнөг аймаг маань дэмжлэг үзүүлж ингээд төр хувийн хвшил олон улсын байгууллага бүгд нийлээд төслийн ард бол санхүүжилтийн зохицуулалт явж байна.